За сайн байцгаана уу? Бид хоёрыг үзэж байгаа үзэгчдээ. Тэгэхээр бид хоёр та бүхэнд бас хэрэгтэй юм болов гэж бодоод нэг гоё хичээл заахаар энд ирсэн байгаа тийм ээ. За ингээд нэг үгээр хэлвэл одоо намайг Бадаманд гэдэг, чамаа хэн гэдэг вэ? Нанди ишиг гэдэг. Нанди ишиг Бадаманд хоёр та бүхэнд одоо багшийн маань зааж өгсөн нууц таринаас бас хүртэх гэж байна. Инхээр нэг үгээр хэлвэл бид хоёр хоёлоо доктор Сигу Кришна Рамеш багшийн шавнар юм багамаа гэж. Би бол нэлээд ахмад шав, нандаа бол хамгийн бяцхан шавнаа тийм ээ. За тэгэхээр 9 сард одоо багш маань ирсэн. Монгол орнд ирээд одоо Шамбалын орн буюу одоо Шамбала гэдэг гайхамшигтай сургалт зохион байгуулсан юм байгаа. Ингээд тэр төрхөө сургалтыг одоо баярлалаа төрийн бас байгууллагын хамт олон зохион байгуулсан байгаа. Тэгэд энэ сургалтанд бол бидний гайхамшигтай нь юу байсан бэ гэхээр тэр тарины хүч гэж ямар хүчтэй байдгийг, бид нар дотор чи ер нь ямар их агуу их мэдлэг оршиж байдгийг тийм ээ. Мөн түнчлэн ер нь бол хамгийн чухал зүйл юу гэж ойлгосон гэхээр хүн болгоны дотор нар байдаг юм байна. Нандагийн дотор нэг нар байгаа, миний дотор нэг нар байгаа, тийм ээ? Мөн таны дотор ч гэсэн бас нэг нар байдаг юм байна гэж. Тэгэхээр энэ нарыг яаж эрчимжүүлэх вэ? Энэ нарыг эрчимжүүлснээр та гайхамшиг бүтээх чадaltaй болдго юм байна гэж. Тэгэхээр нарыг тэр дотор байгаа нарыг буюу дотор байгаа хүнийг маань эрчимжүүлдэг, хүч өгдөг их хүчтэй тарин байдаг. Тэгээд тэр тариныг манай нандаа уншиж өгнө те. Цааш шиг. Чанга уншаар юм нөхөө. Нэнтэ шагийн дүү намана Сантасак, Мендекарана, Канаканом, Фунакарана, Джеледжелехе, Вишвапарана, Вандахам, Сатачарана, Дегазелам, Нэташмалана. Баярлалаа. Ямар гоё уншваа тий. За баярлалаа. Тэгэхээр саяны Нандагийн уншсан энэхүү тарны хэрвээ та одоо дахин сонсоод ингээд бас магадгүй бас илүү сайн мэдэж авахыг хүсвэл энэ Шамбала гэдэг энэхүү сургуулийг төгссөн нэлээд олон багш нар байдаг. Тэгэхээр энэ багш нараас чихэндээ ингээд шивнүүлээд цаасан дээр бичүүлж аваад нэг бяцхан жижиг яс үлдээд ингээд авдаг учиртай юм шүү. Тэгээд аваараа энийг одоо энэ тарныг өгөхөд бол ямар нэгэн үн хөлс инээ тэрэг гэх юм байхгүй. Хамгийн гол нь магадгүй таны дотны хүмүүс чинь бас доктор Сигу Кришна Рамеш багшийн шав болсон бол магадгүй баярлалаа төвийн маань бас нэгэн хамтран зүтгэгч бол бас танд өгөх байх. Магадгүй бас бид нартай бас харилцаж болох юм тийм ээ. Тэгэхээр ямар ч хүн бол энэ тарныг ер нь бол жишээлбэл хүүхэд жишээлбэл энэ тарныг уншаад байхад л ихэд сэргэлэн цаваа ай ухаан тэлсэн тийм ээ. Мөн хамгийн наадлал нь ихэд дархлааны систем сайн юм болдог. Бяцлал хийж чадах уу? Эндээ чадах юм уу? Яаж хийдвүлээ бяцлалыг яаж хийдвүлээ үзүүлдэ? Бяцлалыг яаж хийдвүлээ? За үзүүлч. Бүгжийг би барьж байгаа. Ямар гоё бүгж вэ? За тэн дээр тавьчих тий. За. Бяцлал мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй. Оо за. За тэгээ яадаг вэ? Тэгээ бас нэг юм уншдаг тий хоёулаа нэрээ. Бас ингэж аад энэ хуруунуудаа нийлүүлээд юу гэдэг вэ? Гэдэг лөө. За гих мэдчлэнгээр. За мөн түнчлэн бас 9 минутын доктор Сигу Кришна Рамеш багшийн маань одоо 9 минутын бяцлагыг сураад авал бас хүн болгонд их хэрэгтэй юм байна шүү. За ингээ анхаарал тавьсан бидээс баярлалаа. Баяртай. Хоёул баяртай гэж. Баяртай.